Улсын хурлын гишүүн Ганбаатар улс төрийн таймшинд төр ард иргэдээс хүүхдийн төлөө туслаач гэх цаг болсон. Хэдийгээр би улсын хурлын гишүүнч заримдаа хүч өгөхгүй юм гэж байдаг. Энэ хуулийн төслийг өргөн мэдүүлэх тов тогтоох тухай тоотыг 2013 оны 1-р сарын 17-нд улсын хурлын дарга төгсөн. Ер нь ийм хүсэлтийг удаа дараа явуулж байна. Энэ хуулийг хэлэлцэхгүй 2 жил шахуу хав дарж байгааг ойлгохгүй байна. Төр ард иргэдээс хүүхдийн төлөө туслаач гэх цаг болсон. Хүүхэд харах үйлчилгээний хууль бол ийм л утгатай. Та нар бодоод үзэхдээ өнөөдрийн сургуулийн өмнөх боловсролын тухай хууль цэцэрлэгийн стандартыг асар өндөр тавьсан. Төр хэрвээ чадаж байгаа бол энэ бол сайн л та. Цэцэрлэгийн барилга байгууламжийн нэг стандарт нь төвийн халуун хүйтэй усанд холбогдсон байна гэж заасан байдаг. Энэ стандарт их гоё. Хүүхд хамгаалах тухай ярьж байгаа мэт боловч нөгөө утгаараа гэр хороолд байгаа хүүхдүүдийг та нар дахиад 10 жил цэцэрлэгт явахгүй хүлээн гэсэн. Үнэн дээр гэр хороололд цэцэрлэг барьж болохгүй гэсэн санаа. Хүүхдүүдээ та нар гэр хороололд халуун хүйтэй ус оруулахад энэ чигээрэн байгаа ч гэж хэлэх хэрэг бидэнд байхгүй. Заавал төвлөрсөн гэд заагаад хэлэх юм бол хөдөө суманд байгаа бүх хүүхдийг үндсэндээ шууд нийгмийн гадна гаргаж байна гэсэн. Тэдний ирээдүй бүрхэг болно. Ингэж амьдралаас тасгай байдлаар хандах юм бол бидний ирээдүй бүрхэг болно. Ийм хууль ойл хүүхдийн эрхийг зөрчиж байгаа юм. Яагаад 100 гаруй мянган хүүхэд цоочтой хаалганы цаанд цойжлуулах ёстой юм бэ? Тэдний эрх ашигыг өнөөдөр хамгаалахгүй бол гоё стандарт яриад яах юм бэ? Монголын нийт хүүхдийг цэцэрлэгт хамруулъя гэвэл 50 тэрбум төгрөг хэрэгтэй. Цэцэрлэг барья гэвэл 1.80 төгрөг хэрэгтэй. Энэ хоёр мөнгөний хооронд өдөр шин шиг ялгаа байгаа юм. Тэгээд өдөрт 13-аас 14 цагийн хооронд бүх телевизээр хүүхэд харах үйлчилгээний газар зориулж домог, ардын ёс заншлын талаар хичээлийг явуулах хэрэгтэй. Улсын хурлын дарга дараалалд оруулахгүй байна. Олон мянган хүүхдийн эрх ашиг хохирч байна. Үнэн дээр би учрыг ойлгохгүй байна. Төр ард иргэдээс хүүхдийн төлөө туслаач гэх цаг болсон.